За 2025 оны 11 сарын 7-ны үүрээр болсон цас одоо үргэлжлээд орж байна. Улаанбаатар хотын хэмжээнд орж байгаа энэ цасны үед Шонгон найрхан дүүргийн зам талбай цэвэрлэгийн үйлчлэлийн хариуцлага одоо нийт 8 байгууллагын 307 одоо албаа агч 13 одоо давс байж цацагч автомашин. За мөн одоо цас төрж босож тэгшлэх одоо 7 техник ингээд ажиллаж байгаа нөхцөл байдал дээр ингээд ажиллаж байна. Одоо Улаанбаатар хотын орох гарах хөдөлгөөнийг нээх, Улаанбаатар хот руу орох гарах зорчих хөдөлгөөнийг одоо саадгүй явуулахын тулд одоо энэ хариуцсан зам талбай байгууллагууд нөхцөл байдал дээр ингээд тус тусынхаа үүрэг чиглэлийг аваад ажиллаж байна. Өнгөрсөн өчигдөр бол бид нар бас энэ зам талбай байгууллагуудаа бүгднийг хүлээж авч үүрэг чиглэлүүд өгсөн. За үүний дагуу бол өнөөдөр ямар ч байсан бид нар зорчих хэсгүүд бол бүгднийг одоо давс үдсээр цацаж замаа бол чөлөөтэй зорчихын боломжийг бүрдүүлээд ажиллаж байна. За мөн одоо үүнээс гадна явган замын асуудал дээр одоо энэ зам талбай үйлчлэгч нар одоо мөн ажиллаж байна. Энэ цас бол одоо ингээд үргэлжлээ дахиад өнөөдөртөө өнөө шөндөө ингээд орохын төлөвтэй байгаа цагаараа мэдээгээр. Тэгэхээр бас Улаанбаатар хотоос орох гарах хөдөлгөөнийг оролцож байгаа тээврийн хэрэгсэл жолооч нар маань бас холын замд явахдаа анхаарал болгоомжтой явах, за мөн хурдаа зөв тохируулж явах тал дээр нас та бүхэнд одоо анхааруулга хүргэж байна.